баруун тийш шахаараш. Юм оролцсон. За хөдлөе. Амрыг гэрээ. Дотроос нь шатсан зогтцолцсон гэсэн үг. Ланд 200 маркийн автомашин шатлаагаа дуулга өгсөн газар дээр нэрсэн чинь жолооч нь дотроо шатсан байдалтай болдоод. Онцгойгийнхээ ирж гал унтраагааг бол энэ ойр хавийн мод руу гал алдаа сүд болох байсан. Дуудлага өгсөн цаг хугацаагийн шүгэд үсэх юм бол цагаас цаг 30 минутын өмнө л шатсан болтой. Гол нь гадны нөлөөтэй үгүй юу гэдгийг тодруулах хэрэгтэй байна л да. За тэр цаг хугацааг нь нарийн тодорхойлж болох байхаа. Ажилдаа орох уу? Аав ясаа оройт ч унтсан юм уу? Уг нь бид тэдээс л төрүүлж сэрд юм да. Аав нь ойр нэг ном ихлүүлчихэд трийгээ дуусгах гээл улаарад. Ой, ингээд нөхөр. Нэгдүгээр удирлын шалгалт хэзээ эхлэх гэж байна? Энэ жил нэлээд хариуцлагатай жил гэдгийг мэдж байгаа биз? Мэдж байгаа. Та надаа ерөөсө битгий санаа зов. Би бүх хичээл дээрээ A яваад орно гэсэн сургуультай орж л таараа. Нэг ч би байхгүйгээр үү? Би лав итгэхгүй мэн. Яшин шалгалч бас.
Эвгүй штэ. Юу гэдэг юм бэ чи? Өөрийгөө хичээ. Чи ч гэсэн удахгүй төгслөө. Тэр үед харин чи яах вэ? Би ч гэсэн тэгвэл чамд итгэхгүй байна за. За хар өглөөгөр бити маргалцсаад. Цагаан уцаар хоцорлоо. Хөвдрөл ихэж шүү. За сайхан амстаа. Сайхан. За одоо өнөөдөр ч хүүгийн ажлын анхны өдөр шүү дээ. Хүүшин. Миний хүчин цайгаа уулдаа. Сайхан байж. Нүг замаар кофе болоо уучна. Юу гэсэн үг юм бэ? Чи өглөө гэртээ халан хоол ундаа идээд явж л та. Мэдээч одоо ажлын анхны өдөр ажлаас хоцорч болохгүй зү таа. За, хайртай шүү. За амжилт. За. За ийм мундаг сургууль төгсөөд ирсэн ийм сайхан залуу хүнийг чинь манай байгууллагыг зориод ирсэн мэдвэл их баяртай байна. Гэхдээ үлэмжээ. Та эхний нэг жил заавал хин нэгэн хүнийг дагаж ажиллах ёстой. Дөрмөн тим юм. Харин би таныг маш туршлагатай сайн шинжиж тагалтуулна заа юу. За ойлголоо. За. За энэ өглөмжгээд залуу криминалистикийн чиглэлээр Оросын холбооны улсад магистр хамгаалаад ирж. Тэгээд би таныг дагалдуулж ажиллах шийдвэр гаргачаад тэгээд таныг дуудаж байна. Ахлах шинжээч хошууч юм уу тэр. Үлэмж. Танилцсандаа таатай. Баярлалаа. За амрыг ирээ. Амрыг ирээ. Танилц. Манад шинээр ажилд орсон шинжээч үлэмж. Ахмад гал өдрөх. Тэслэгч үлэмж. Танилцсандаа таатай байна. Нөгөө шатсан машины арлын дугаараар нөхөөгөөд эзэн холбогдогчийг олж тогтоогод ар гэрийнхэндээ уулзлаа. Тэгсэн 3 хоног гэртээ ирээгүй утас ширмс нь холбогдохгүй байсан гэж. Тэр нэхнэрийн ахтай дагуулад зохицыг таниулах гэдэг аваад ирлээ. Одоо тэр чинь нүүр царайна гэж авах юм байхгүй. Танигдахын аргагүй. Чи өөрөө харсан шүү дээ. Би тэр талаар нь сайн ойлгуулж ирсэн. Орох уу? За харуулъя та. Чи сууж. За, уучлаарай. Бид нэр амь хөрөгчин биеэс олсон эд зүйлийг таниулах шаардлагатай. Энэ гар утсан. Бас энэ бууж таны хард. Бидний харвын бүгд. Бид нэр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Асууж тодруулах юм байвал тань тэргээд холбогдно. Ухаа зүйлээр цохогдож гавл яс цөмөрсөн. Төлөгдөж хатангаршсан. Чигчээ ядам дунд хуруу наалтсан.
100% түлэгдэлттэй. За юу болж тогтов? Гадна төрөх шүдний байдлаас нь харахад 35-аас 40 орчим насны эрэгтэй хүн байна. Толгоор нь мохоо зөвлөр хүчтэй цогсноос тарих гавлын ясанд нь гэмтэл үүсч амнасаа алдсан байна. Харин залхуур хоолой мөгөөрсөн хоолойнд нь ямар ч тортог илэрсэнгүй. Угаарцсан гэх уулмөр байхгүй. Тэгвэл шатгаас өмнө амь алдсан байна. Дээрээс нь хэмжээний бэртэл байна. Бүгдээрээ шин. Ялангуяа нүүрнэ. Та тэрийг харсан уу? Хэд хэдэн шүд хугарсан байгааг. Энэ бэртэл гэмтлийг нь хизээ авсны нарийн тогтоож болох уу? Болно. Одоо л ажил эхэлж байна. Өө нэр танилц. Манай байгууллагад шинээр ажилд орж байгаа. Өнөөдрөөс намайг дагалдан ажиллаж байгаа. Үлэмж. Дэслэгч үлэмж. Гэрлээ. Шинэ хүн гэдг нь мэдэгдэж байна. Гэтэ ийм мундаг багштай юм чи бүгдийг нь удахгүй сорчих واخоо. За ажлаа үргэлжлүүллээ. Сайн байна уу? Энэ нөгөө цахимын лаборатори муу юм болов? Сайн байна. Цахимын лаборатори мөн үү? Сайн байна уу? Энэ нөгөө цахимын лаборатори мөн үү? Цахим лаборатори биш цааны газар байна. За уучлаарай. Ой. Яах ч байгаа вэ? Харин нөгөө мөнхтөр ахлагны шатсан утасны файлыг шалгаад иргээ явуулсан. Ороод ир энэ ч байна. За. Арай болоог өнө те. За танилцъя хөө. Өнөөдөр шинээр ажилд орсон. Кремийн шинжиж үлэмж. Юуны шинжээч ээ? Крем. Яа. Криминалистик. За. Таныг ингэдэм бол. Таамаг. Өчиг төр бол харахад ганц хоёр насны зөрүүтэй юм шиг байна. Зүгээр л таамаага болчих. Тхүү. За уучлаарай. Төлөө. Үлэмж. За, одоо дууслаа шүү. Байж байгаарай. Төр хүлээж байгаарай. Сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдөр ажилд орсон. Үлэмж. Мандах. Ай. Шүшүн. Ер нь танай ажлынхаа бүгдрийн доош омоод арай өөрөө багтаа хүмүүс байд юм уу юу? Танайхан гэж чи чинь дөнгөсөө манад ажил орчих юм уу? Тийм л дээ. Манайхан Уул нь гайгүй шүү дээ манайхан. Хүнд эцүү ажил хийдэг ч гэсэн яриа өрөөтэй дуу шуутай дажгүй усуд байдаг шүү дээ. төлөөд миний ажлын анхны өдөр болохоор тийг санагдаж байгаа юм байл үү те? Эхний өдөр чихэн болно хөө. Гэрлэмч. Та шинэ баримт боллоо гэв. Тэглээ ахлаа. Та голын дэлгэц рүү харж байгаарай. Би танд нэг юм үзүүлээдгий. Энийг хардаа. Бүсгийн 2-3 дугаар нуглам дээр хуучин ууралтай юм шүү дээ. Ар гэрийнхэнд нь таниулахад их хүндрэлтэй байгаад байсан. Энэ нэлээд өхөн болно. Харин тийм. Бүр энэ хараа. Бороолцсон, зах хэрмэг нь мохоо олцсон болохоор анзаарагдлаагүй юм байна. Энэ гэмтэлтэй хүн хэр удаа хэвтэрт байх вэ? Дор хаяж 2 сар хэвтрийн дэглэм барина. Тийм болохоор ар гэрийнх нь мэджил байх ёстой л доо. За тэгвэл би гал удрах ах бодод энэ талаар мэдэгдээ.
Харин өрнжээ цахимын шинжилгээний хариу юу болж байгаа бол чи дөлөө шинжээчтэй нэг тулж ажиллаад хаач. Ойлголоо. Энэ мессежүүдийг хараа. Энд юу гэнэ? Мөнгө өгөөч ээ. Харлуу урчаа. Мөнгө авмаар штэ хурдан шилжүүлнэ. Тоош нь гүйлэгдэ. Мөнгө өгөхгүй бол чамайг өгдөг газар чи өгнө шүү. Эсвэл явж чуд байхгүй болгоно шүү ч гэнэ. Доош нь дахиад явал та. Чи бараг 20-30-аад юм байна шүү дээ. Ой, новшоо. Ой, мөнгө өгөө. Аваа их л мөнгөний асуудалтай юм байж дээ. Ах уу тоглоом тоглодог гэсэн юм шүү. Энийг хараа. Энэ тоглоомын ап руу мөнгө шилжүүлсэн баримт нь ингээд хуулгаараа гараад ирлээ. Хүүх. Өдөрт хэд хэдэн саяар хийсэгдэг гэж. Ай. Ийм их мөнгөний асуудалд орохоор чинь дарамтанд орох л байх л та. Ингэж болох уу? Хэдий хэр хугацаанд тоглоод нийт хичнээн хэмжээний мөнгө алдсныг нарийн тогтоож болох уу? Болно. Гэхдээ жоохон цаг хугацаанд орох хэрэгтэй. За энийг би ахлах дамжуулъя. Чи харин шинэ мэдээлэл гарвал манд хэлээрэй за. Окей, ойлголоо. За би чиний өдөр гоё кофе орж ирнэ. За амар гэрээ. Амрыг ярий. Амар гэрээ. Ай кофегаар дайлнаас дээ. Тэр боллгүй яах вэ? Үрэмжээ. За. Суугаач. За, сони юутай нах мө та? Ам хөргөчийн талаар хэдэн зүйл тодруулж амжлаа. Ер нь бол хуваараа бизнес эрхлэгч, ажлынхаа дундаа нэр хүндтэй энхийн цагаан тагтаал болж авраад байна. Инхийн цагаан тагтаа гинэ. Та манай цахим шинжээчдийн гаргаж өгсөн хариуг харав. Тэр хүн чинь арай л өөр хүн юм биш үү? Харин тийм ээ, ар гэрийнхэнтэй нуулзж тодруулга авсан мөрөдө тоглоом тоглодгийг нь бол огт мэдэхгүй байл. Тэгээд тэр их мөнгөний асуудлууд байна те. Тэгвэл та нөгөө ясны хугарлын талаар асуу. Харин би наадхаж ярих гэж ирсэн. Би их нэртэй нуулзсан та нараас авсан зураг тулгаж асууж үзсэн. Эхнэр нь би бол 20 жил хамт амьдрахтаа хагалгаа хэлэх нь битгийл хамрын ханаад хурж байгааг нь хараагүй л гэдэг юм байл. Сонил юм. Чи яалтчгүй нурууны бэртэлтэй бүр детан бэхлэгээ хийлгсэн хүн байна гэж юмж хэлсэн юм да. Тэгвэл шүү дээ. Наад шатсан цогц чинь өөр хүн байж болох уу? Зүйтэй. Харин наад цогц чинь зодуулсан уулмөр бэртэл гэмтэл ихтэй байсан гэхээр За тэгэхээр хүмүүсээ бидэнд эргэлзээ байна. Эргэлзээг тайлж болно. Бидэнд юу байна гэхээр ам хохирогч яс байна, ар гэрн байна. Тэгэхээр бүгдээрээ ДНХ шинжилгээ хийлгэй. Уулмөр ихтэй гэсэн те. Хүүтэй харьцуулсан ДНХ-гийн шинжилгээ.
Харта. Эцэг хүү хоёрын ДНХ зөрчиж. Цааны юм болох нэ тий. Их л бриллианттай хүн байж тээ. Тэгтээ биш дээ. Наад шинжилгээг чинь баталгаатай болгоё гэвэл нагцын талаас нь хүмүүс байгаа үстэй. Тэндээс нь ДНХ шинжилгээ авч үзье л та. Боддгоо л бодвол. За тэгвэл би яаралтай ахтаа холбогдъё. Ийм л хэцүү юм болчиход байна гэж байна. Тийм найхтай болсон. Яасан. Бас юу нагаз магцсан шинжилгээ. Энэ шинжилгээ чинь өмнө зуг гарсан юм уу? Миний хүүхдийг манай нөхөр биш гэх гээд байгаа юм уу? Мэдээж бид нэр тэгж хэлэх гээгүй. Танаа нөхрийн машин доторх зогссон мөн биш хинбэ гэдгийг нь олж тогтоохын тулд бид нар ахин дахин шинжилгээ хийх хэрэгтэй байгаа юм шиг. Тэгээд тэр шатцуун чи манай нөхөр биш юм бол олоод өгөлдөө та нар. Бид нар олж өгөхгүй ажиллаж байгаа цагдаагийн байгууллага, шүүх шинжилгээний байгууллага бүгд ажиллаж байгаа. Та саан зовлох тавьшир. Түр үлээгээрэй. Эрдүг маань уучлаарай. Өнөөдөр жахан бухимдалтай байх шиг байна. Би таны ажлыг ойлгож байна л да. Нэрээ манай ээжийн талын нэг хамаатан байгаа юм. Би таныг тэр хүнтэй холбодог. Та дугаарыг тэмдэглээд авах уу? Настай нарцуулсан ДНХ-гийн шинжилгээний хариу гарсан. Аашгүй. Шинжилгээний хариу таарсангүй. Энэ хүн Батгүй биш вэ? Тэгэхээр Батгүйгийн машинд өөр хүн амиа алдсан болж таарлаа. Тэр Батгүйг үхсэн амьд хамаагүй хаанаас ч гэсэн олъё. За, орж яагаад ярилцъя. За, одоо болоос нэр. Би чамайг ер нь насаараа ингэж хүлээх яг ямар үүрэг хүлээсэн хүн юм болоо? Өнөөдөр манай дээр шүү дээ чухал шинжилгээ орж ирээд. Тэгээ нөгөө шинжилгээнийх нь хариу гарахгүй удаад тэгээ дээрээс нь бас. За. Нөгөө л нэг ярьдаг юм нөө. Би чамайг ер нь 3 жил ингэж хүлээж байгааг чи мартаагүй үсттэй. Нэрч нь шүү дээ намайг 3 жил 1095 хоног 26080 цаг сая 576,800 минут хүлээсэн шүү дээ. Чи өдөр хоног тоолон байж чам дээр ирж байгаа байхгүй юу? Ингээ уурлаг ихээр тэгээд хайр үргээд баг. Хоолой згсэн юм уу? Тэгсэн. Өнөөдөр ажил ихтэй юу? Дундуу ядарсан. Амрыг ирээ. Амрыг ирээ. Байна уу? Байна. Сайн байна уу? Хинтээ ярих уу? Байна уу? Хинтээ ярих юм бол? Сайн байна уу? Би сүмжит маань.
Сүнжидмаа. Намайг таньж байна уу? Танилгүй яах вэ? Чи сайн уу? Би сайн. Харин нөгөө газараасаа гараад бараг сар гарсан болж байна. Тэгээ тантай уулзах гээд. Болно. Гэхдээ тэрийг уулзаж байгаад ярилцъя. Таныг завтай цагаар хизээж үсэ яах. та тэгээд ярьж ягаад манай ажил дээр нэг хүрээд ирэхгүй юу? Тэгээ. Тэгээд газраар биш, тэнгэрээр аялахаар шийдэж. Хүүшээ, унтааг байгаа мó та хэд чинь аа? Нойр нүрхгүй нүг нэвтэд. Ямар гоё ном бэ? Шинээр хайна. Энэ амралтын өдрөөр найзууд орхны гүрлөө загас баринга хүүхдүүд агаарт гаргая гэж ярьсан шүү. Бүгдээр ажиллаа зохицуулаарай л гэдэл. Харин тийм ээ. Уг нь ингээ хүүхдүүд аваа болоод завтаа болсон юм шиг хэрнээ. Найзуудтайгаа уулзах нь бүрэл цөөрөөд ах юм. За миний хүү хөвт. Чи яах гэдэг нэ? Тэр унтахчиж ингээ инээгээд идэх юм уу? За. Арга үнтрүү гэлөө. Тийм ээ. Гэхдээ арга үнтийг даваад цаашаа нэлээд явах юм шиг байлаа. Гал өдрөх локейшн явуулна гэсэн шүү. За. За энэ хойно сууж байгаа залуу чи хин гэлээ? Намайг үлэмж гэдэг. Тантай танилцсандаа таатай байна. Хай. Бас лот нэртэй залуу юм аа. Үлэмж гэж шүү. За, дүүхүү. Тэгэд нөгөө альфа, бета ямар жинзи юу илээ тэдний аль үеийн төлөөлөл вэ? Та аль гэж бодож байна? Би ч яаж мэдэх юм. За ингээд үлэмж яагаад энэ мэрэгчлийг сонгосон бэлээ? Багаасаа сонирхсан гэхүүтэй. Ер нь уншдаг ном, тэгэл үздэг кино байл. Нөлөөс юм олон байна л да. Танайханд зэрэг цагдаагийн хүн байдаг уу? Байхгүй, би анхных. Сайн байна. Ер нь хүн өөрөө л хичээвэл мэрэгжил бүхэн сайхан л да. Гэхдээ бидний мэрэгжил бол жаахан хүнд. Амаргүй л дээ. Би ихтэй тэгж боддгоо. Манад зүгээр техник, технологи, боловсон хүчин дутуу болохоор хүмүүс тэгж боддог байх л та. Дутуугийн үе гэдэг чинь бол үлдэж хазарсан. Харин ч манайхан сүүлийн үед орчин үеийн шинжилгээ судалгааны лаборатори, техник, тоног төхөөрөмжтэй болсон. Боловсон хүчний хувьд ч гэсэн одоо ингээд чам шиг гадаадтай одоо сургууль төгсөөд ирсэн залуус их хандж л байна л да. Тийм ээ Батэрд нэ? Тийм ээ. Би ихтэй гадаад байхдаа байгууллага маш сайн судалсан. Бидэнд илүү ч юм байна, бас дутуу ч юм байна. За тэгвэл хоёулаа тэгэл дутууга дундураа дүүргээд л болно доо. Амрагери. Товчондоо бол Батхүүгийн гар утсаар хамгийн эцсийн байрлал нь энэ болж байгаа. Энэ хавьд камер алга. Камер байгаа. Хөршүүдийнхэн камер байна. Гэхдээ яг гадна талаагийнхаас яг энэ зам дагуулгын л их боломжгүй байна. Байшин бас дотоод камер. За залуусаа ажилда.
Зураг аваарай. Ахлаа. Би бол энтгийг цэвэрчиж гэж хэлэхээр байна. Яагаад тэгж бодов? Ядаж нарийн ширхтээ тоос чалах. Энэ байшинд хүн хэрэггүй хэр бодсон гэлээ. Эхнэр нь бол хизээрсний санахгүй байна гэсэн. Энэ байшин гаднаа наалтаа болохоор энд ирэх дургу худалдах гад зар өгсөн байгаа гэсэн. Үлэмжийн таамаг үнэмжиж болно. Бидэнд таамаг биш, баримт нотлогоо хэрэгтэй. Хэрвээ Батхүү хамгийн сүүлд энд ирсэн л гэж байгаа юм бол ямар нэг улам өр байх л ёстой. Энэ хараа. Сусны толб илэрч байна. Хөвөн бамбар өгдөө. Хүний цус муу эсхийг үзээд. Хүний цус муу байна. Үлэмжээ. Энэний зургийг аа. Хаяад удаагүй юм шиг байна. Шинжилгээнд авъя.
Оржлох байхлаа. За. Энэ лаазан дээрээс нэг тод гарын мөр илрүүллээ. Гарын хэний нэгдсэн сангаас хайгаад үзэхэд манай дээр бүртгэлтэй Баатрин шин цог гэдэг хүнийх болгон тогтооглоо. Энэ хүний гарын мөр гэрээс илрээгүй те? Тийм ахалгаа. Бид гэрээс нэгч гарын ихээ гутлын мөр илрүүлээгүй. Нөгөө цусны толгой бий боллоо. Шинжилгээнд өгсөн байгаа хариу нь хараахан гараагүй байна. За тэгвэл энэ шинжилгээний хариуг гал удрахад өгөөрэй. Саадах чинь ямар тач тэр хүний хувийн байдлыг тогтоочих байхаа. Адлаа. Яг нь ерөнхийдөө бол нэг тийм ар гэгээд авах хүн байхгүй, гэр орондоо харьдгүй нэг 10 жил гудамжаар явцсан аригчин шахуулгүй. Манайхнаар бол гудамжны бөбөөл واخгүй. Бөбөөч юм бол тэр хаваараа ууж идэж яваал пивны лааза хайсан байж болох юм. Харин тийм би бас тэгж таамаглаад байгаа. Гол нь энэ шин цаг Батхан хоёрын хань хамсаатан гэж ямар юмнууд байна. Тэрийг энэ олъё гэж бодоод явж байна. Би ямар ч гэсэн нэг мухарлаа. За тэгээрэй. Яг хөө тэгээд тэр шин цог гэдэг хүн чинь хэдийгээр авгаа хөөхд байхгүй ч гэсэн ах トゥ хамаатан садан гэж байдаг байлгүй дээ. Болж игүүл нагцын талаас хүн олвол ДНХ шинжилгээ хийхэд их төхөнтэй шүү. За би ямар ч байсан энэ гудамжаар бас нөгөө хамт уудаг аригчт нь юу байна? Эрэл сурал болоод хайгаал үзээлээ л да. Шинэ мэдээлэл гарвал хэлээрэй. За ойлголоо. Энд хоо. Шинэ шүү дээ. Мөн үү? Мөн. Босоод ир. Босоод ир. Нэстэ. Тавь идэв. Энэ чамаас нь хэдхэн юм асан заяа. Тэр шин цогийг тань хоо. Гэн хайр цаа. Докторын цай өгөөч. Тэр шин цогийг сайн тань хоо. Өтөшн одоо 3-4 жил өмнөш хамтдаа залбирч байгаа шүү дээ. Алсын махаж идээд явдаг юм доо. Эхнэр хүмүүс гэр бүл гэж юм байна. Шин цогт баггүй. Эхнэр хүмүүсийн тухай ярьж байгаа би л мэдчихгүй байна. Та ч уг нь хойно сугуулд өгсөн цагтаа цалгиж явсан шүү дээ. Хойно гэж хаа. Санкт Петербургт. Юмд манай санкт дэвдэг байсан гэдэг шат байсан шүү дээ. Ер нь инженерээр төгссөн байхгүй юу? Та нар тэгээ ер нь хаагуур хоног төрүүлж байна. Хаагуур хамаагүй дээ. Үлдээ бол хэр таарсан томч болттой юм уу? Уг нь одоо 100 г байвал те. Чи зүгээр нэ хоолоо гэдэг. Ойлгосноо? Зүгээр хэлж үтсэн юм аа. Танай юу яасан гэж манай найз ингэж хайгаад байгаа. Танай найзыг оо яасныг нь мэдэх гээд хайгаад байгаа юм шүү. Тэр алуу болдог өдрөө юу? Урд оройн юу? Нэг их сургуулийн хайцтай уулзаад ирлээ.
Хөр байж дээрсэн шүү. Их сургууль юм уу? Тэгээд хойно байсан дурсамж ярьж баахан согтоодлоо гэд нэлээ халтсан. Тэгтээ их баяртай шүү. Цаадах чинь тэгээ хамт хийж байгаад явахдаа ийшээ тийшээ явуулаа ингээд ийгээд нэг очдог тийм байнгын явдаг газар байна уу? Дэмжин мэнгарыг явтаа шүү. Хамаатных нь их зүйлөө айлруул хаа нэг очдог байсан. Одоо тийшээ очиг үйл чи мэднэ зү тий. Олноо. Баба. Энэ мөн үү? Та шин цогтой ямар хамаатай хүн бэлээ? Шин цогийн ээж бол миний төрсөгч. Тэрний ганц хүний шин цог л доо. Шин цог танахаар хамгийн сүлт эзэн ирв. Шин цогэр нь ирэлгүй нэлээ удсан. Моднингийн цагаан сараар хожуухан нэг ир залгасан. Ядарсан надад тэр болоод яах вэ гэж боддог үстэй. Шин цог гадаадад сургууль соёл төгссөн мэрэгжил эзэмсэн гэдэг тэр ямар учиртай хаана төгссөн бэ? Оросын Петербург хотод 4-5 жил сурч төгссөн. Эн чинь инженер хүн байгаа юм. Манайхнаас ч одоо ийм гадаад дотоод төгссөн инженер хүн байхгүй. Бид ч одоо шин цогийг явахт нь эрэхт нь их л баяр хөөртэй гаргаж өгч өгддөг байлаа. Танд жаагийн эвгүй сонсогдож магадгүй шүү. Бид нэг зогцоолсон. Тэгээд шин цогийн хойж магадгүй гэж үзээд байгаа юм л да. Хээ бурхан минь. Танаас шинжилгээ авч байж нарийн тодорхойлох хэрэгтэй болчиход байгаа. Гэхдээ тэгдэг нь яаж байгаа юм бэ? Энд чи би ямар хамаатай юм хүм? Та тайван бай, санаа зовлдог. Учир нь олдон заяа. Хүн уулзъя гэсэн үү? Та хоол идэхгүй юм уу? Зүгээр. Өөрийг тань гинт холбогдохоор их гайхлаа. Олон жил өнгөрсөн байна шүү. Эхнэр хүүхдүүд нь сайн уу? Одоо охтууд нь зөндөө том болцоосон баг та. Сайн. Охин энэ жил 12 дугаар ангид төгссөн. Ирэх жил оюутан болно да. Миний тухай ер нь мэдэхгүй бах те. Бараг л жоохон байсан юм чи. Та бид хоёрын хооронд ярьж тохирсон зүйл байгаа хаа. Охинтойгоо эргээд хизээч уулзахгүй гэж
хэлж байсан. Би сайн ойлгож байна. Гэхдээ би охинтойгоо би охиныгоо бодоогүй өдөр зүудлээ хөшүүн гэж надад байна. Тэр миний хорвоо дээр их цорын ганц хүрэн биш. Би танаас гооч. Та намайг ганцхан удаа л олцолж чадах. Ганцхан удаа. Гал удрахаа. За, ДНХ шинжилгээгээр гарцаагүй шин цог гэдэг хүн мөн болох нь батлагдсан байна. Наагцэгчийнхэн ДНХ-тэй тохирч байна. За тэгвэл маань Батхүү шин цог хоёрын хань холбогдох гэж үзье. Ер нь бол надад нэг сэжиг тамга байгаа л да. Тэгсэн дээр байх. Манай цахимынх нь өдөр шинэгүй ажиллаж ил байна. Бидэнд хэрэгтэй мэдээлэл гарч ирэх байх гэж бодож байна. Шин цогтой холбоотой шинэ мэдээлэл гараад би хэлнэ. За ойлголоо. За. Сонсч байна уу? За та хоёр яалаа гинэ. Амь хохирогчийн нэр дээр утасны дугаар байна гэсэн үү? Харин тий ахалгаа саяхан шинээр авсан утасны дугаар нь дээрэс нь данс нь идэвхтэй ажиллаж илээ. Тэгвэл энэ утасны дугаараар нь байршлыг нь тогтоож болох нь уу? Харин яг наадхан дээр ч л энэ хүн ажиллаа л байна. Нэг улаарахаараа хүнтэй ерөөс юм дуурахгүй. За дөлөө минь. Энэ утасны дугаар чинь л гэмт хэрэгтэн рүү хөдлөхөндөө. Ахалгаа. Гал удрах мөрдөгчтэй холбогдоод мөрдлөгийн баг ихнийг бэлэн байлгах чавл яддаг юм бэ. Нара. Би байршлын тогтоочлаа. За амрыг ирээ. Амрыг ирээ. Амрыг ирээ. За өнөөдөр кофегаар дайлнаа. Эсвэл орой болсон чинь гараад өөр юмар дайлж бас уулж байна. Галаа мөрдөгч маань нэлээд дуу шуу орцсон явж явах чинь ээ. Нөгөө хүнээ олсон юм шиг байна шүү янз нь. Амаргүй хэрэг байлаа шүү. Тэгэд Батхүү шин цог хоёр ямар харилцаа холбоотой хүмүүс байсан байна? Санкт Петербург сурч байсан байна лээ. Товчхондоо бол ийм юм болсон. Лалар минь ơi. На утсаа авал да. Би чааг нэр таарах юм бол алнаа заяа. Чи маргааш ихэд миний мөнгөийг өгөхгүй бол голомтыг чинь би самраа шүү заяа.
Миний найз ч янз бүр босс болсон шүү дээ. Миний босс болно гэж байх тий. Би чамайг дөрөв гадаа хараад шууд тань. Оюутан байхын л мод залуу байсан да. За тэгж найзгаа явуулт яах. Муу хар устаа олон жил нөхөрлөө. Царайц би хаа гэж авахынгүй басаах шээ. За яах вэ тэгээд эр хүн чинь тухч барин тоглож хариулна гэдэг үстэй. Айсан чамайг иймэрхүү яваг сонссон. Тэгээ нэг чадах ядгаараа тусдсан болъё гэж бодоол яваадсэн. Ашгүй энэ ч таарлаа. Ингээд ихнэр хүүхэдтэй болсон. Агуу хөшин ч ихнэрх таваагүй шүү дээ. Гүн нэг бүсгүй байсан юм аа. Амьдрал болоогүй. Тэг хүний хөх зовоод явах үед. Гомби гоц талгай. Хорог дуусгаж байна. Юунд дуусах вэ миний найз? Чиний надад тарихч нь биш дээ. Надад хэрэгтэй тарих баг. Одоо ингэж амьдрахгүй мэн найз. Найз нь чам туслана. Мандаа юу? 10 жил бизнес хийсэн хүн байна да. Найз нь итгэлийг чинь алдахгүй. Аль. Ойд юм хат урсаад нэг сайхан цоглооч. За. Янз юм багш. Юу гац? Зя энэ ч одоо манах шүү дээ. Янз юм. Яа. Сансны хөдөл мөөгөө шүү. Хувц сурхан пичдэг гэж. Үнэхээр гоё харагдаж байна шүү. Хүш. Би чам нөгөө пассворттай аваад ирэх гэсэн олсон уу? Олсон. Байна. Яаж ч жууд идсэн. Наат мөхч нэг хямгатай яваад идэх юм. Зүг зүг. За ачиж. Энэ мөрс нат юм уу? Шинэ юм шүү дээ. За өмсөд үз. Хүн тэгээд нэг хідэн төгрөгийн өрөнд орохороо
хэнийг ч хайрлахаа болждсон байх та. Ийм сайхан найз ихнэр хүүхдээ бодохгүй амар хэрэг хийх юм аа. Мөрийтэй тоглоом гэдэг чинь хүнийг ийм л болгож байгаа юм да. Найзгүй найз байлаа да тэр Батхүү гэдэг нөхөр. Тэр тэгээ найзгүй найз хаашаа явах гэж байсан байна? Шинэ хүн бол шинэ амьдралаар амьдрах гэж байсан байна л. Тавчхандаа бол Батхүү замын үүдээр гайл гараад ирэн орох санаатай. Тэгээд хил давсныхаа дараа газраар яваад Шингэний орнод руу гарах санаатай. Турк, Чех, Болгар гэдэл. Дүр төрхөө хүртэл өөрчлөх гэж оролцсон байл. Хизэж баригдахгүй, хизэж илэрхгүй хэрэгэл гэж бодож тээ. За одоо хин нөхөө? За би нүнэ. Шаг мат. Шүүх бүрэлдэхүүн орж ирлээ бүгд суудлаас авчихсан уу? Монгол Улсын нэрийн өмнөөс 2025 оны 9 сарын 10 дугаар 1331 Толгойн Батхүүг эрүүгүйлийн ерөнхий ангийн 11-р зүйлийн 2-1, 2-4 онцгой цэцгээр агаар хүний амнаас хохироосон, гин тэрэг үйлдсэн, гин буруутаад тооцоогоо 2 Толгойн Батхүүд бүх насаар нь хорихыг оногдуулж хаалттай дэглэм хорх анги ял идлүүлэхээр тогтоосгоо 3 Цагдаа өрдсөн хоногийг эдийг халаас хасаж тооцоогоо. Шүүх хуралдаан хас нэгдэлтэй. Шүүх шинжилгээний байгууллага 2025 онд гарын мөрийн 4537, Дэнхэгийн 4138 шинжилгээ хийж, шүүх ангаах ухааны шинжилгээгээр 225 хүн мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас нас барсныг тогтоож дүгнэлт гаргасан байна. Норсон хүйтэн зам